За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ хурдан алхалт нь хөгшрөлтийг удаашруулах талаар судалгааны үр дүнгийн мэдээллийг хуваалцаж байна. Хурдан алхах дадал нь зөвхөн жин хасах арга биш, харин хүний ДНХ болон эсийн түвшинд нөлөөлж биологийн насыг бодитоор ухраадаг анагаах ухааны хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Их Британий Лестерийн их сургууль болон Харвардын их сургуулийн хамтарсан 400 мянга гаруй хүний хамарсан урт хугацааны генетикийн судалгаагаар тогтмол хурдан алхдаг хүмүүсийн биологийн нас нь үеийнхнээсээ 16 насаар залуу байдгийг баталсан байна. Оролцогчдын дундаж наслалт нь 56.5 настай байсан бөгөөд хамгийн хурдан алхсан биологийн нас нь 16 насаар залууд хэлмээртэй байжээ. Энэ биеийн хөдөлгөөний нийт хэмжээнээс бус харин алхах хурдаас хамаардаг байв. Оролцогчдыг удаан алхдаг хүмүүстэй харьцуулахад дундаж болон хурдан алхагч нар нь арай залуу байсан бөгөөд тэд тамхи татдаггүй, цусны даралтын юм ууж байгаагүй, архаг өвчтэй байх магадлал нь бага байжээ. Судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь дундаж байд тогтмол алхдаг, харин 6 орчим хувь нь удаан алхдаг, 41% нь хурдан алхдаг гэж хариулсан байна. Хурдан алхалтын залуужуулах 3 гол нууц. Үүнд нэгдүгээрт нь тэлмээр уртсах үйл явц. Хүний хоромсоомын төсгөл хэсэгт байдаг эсийн хуваагдал болон насжилтыг хариуцдаг хэсгийг тэлмээр гэдэг. Нас ахих тусам энэ нь богиносдог бөгөөд дуусах үед эс үхэж хүн өтөлдөг байна. Лестерийн их сургуулийн судалгаагаар өдөр тогтмол хурдан хэмнэлээр минутанд 100-аас дээш алхдаг хүмүүсийн тэлмээрийн урт нь удаан алхдаг хүмүүсийнхээс хамаагүй урт байсан бөгөөд энэ нь тэдний биологийн насыг 16 насаар залуужуулсандаа тэнцэх үр дүнг үзүүлсэн байна. Хожимдож эхэлсэн ч тэлмээр богиносох үйл явц шууд удаашрдаг байна. Хоёрдугаарт нь митохондрийн нөхөн сэргээлт. Хурдан алхах үед хүчил төрөгчийн хангамж дээцэхтэй хурж булчингийн эс үүддэг хуучин митохондрууд нь устдаж шин залуу митохондрууд үүсэх үйл явц идэвхждэг. Митохондри бол эсийн энергийн үйлдвэр юм. Хөгшрөх тусам митохондрууд эрч хүчээ алдаж хүн байнгын ядарсан урам зориггүй байдалд ордог. За 3-дугаарт нь тархины VDNF уурга ба вагус мэдрэл. Хурдан алхах үед зүрхний цохилт зөв хэмнэлд шилжиж тархины ой санамжийн төрөө цус хүчтэй шахагддаг. Энэ үед тархийг залуужуулж VDNF уурга нь ялгарч стрессийг дарангуулагч вагус мэдрэл идэвхждэг тул тархи манадахаас 80% сэргийлдэг байна. Хурдан алхах зүрхний цохилжийг долширт арсны гүндэх бичил хэлсэн судсууд бүрэн нэгддэг. Усны эргэлт хурдснаар арсны эсүүдэд хуримтлагдсан хорт бодисууд гадагшилж хүчил төрөгч дээцэхтэй очино. Энэ арсны эсийн шинжлэхдээ хэрэгцээг дэмжиж арсыг дотроос нь гэрэлтсэн овргуу залуу харагдуулдаг. Эрдэмтдийн зөвлснөөр ердийн 50 алхалт нь тэлмээрийг уртсгадаггүй. Хурдан алхалт гэдэг нь минутанд 100-аас дээш алхах буюу алхаж байх үедээ зүрхний цохилт нь түрхсэж амьсгаа давхцсан ч ярих боломжтой байдаг тэрхүү хурд нь цагт 4.8-аас 6.4 км юм. Хэрвээ та хөгшрөлтийг удаашруулж биологийн насыг олон жилээр хойшлуулахыг хүсдэг бол өдөр бүр түргэн алхаж хурдан ихсгээрэй. Хурдан алхах нь хөгшрөлтийн явцыг удаашруулдагтай холбоотой. Судлаачдын үзэж байгаагаар ямар ч хөдөлгөөнгүй суугаа амьдралтай хүн өдөрт ердөө 10 минут маш хурдан эрч хүчтэй алхаж хэвшихэд л зүрх судасны өвчлөл болон хавдрал шалтгаалсан эрт үеийн нас баралтын эрсдэлт нь шууд 15%-аар буурдаг байна. Иймээс нэг зуршлаар хөгшрөлтөө 15%-аар удаашруул. Таныг залуу эрүүлж хэрэг эрч хүчтэй байхад нь туслах өдөр тутмын энгийн нэг зуршил бол алхалт юм. Тогтмол хөдөлгөөн хийдэг хүмүүсийн биологийн нас дунджаар 8.8 насаар залуу байдаг.
7 хоногт ердөө 150 минутын түргээ алхалт хийснээр таны насыг 3-5 жилээр залуужуулж чадна. Алхалт нь ямар нэгэн тусгай төхөөрөмж болон төлбөр шаардахгүйгээр өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой хамгийн хялбар дасгал юм. Судлаач дэлмэрийн уртыг тухайн хүний төрсөн он сар өдрөөс үл хамааран биологийн насны үзүүлэлт гэж үздэг. Их Британий эрдэмтдийн судлаачдын тогтоосноор өдөр бүр эрчимтэй 10 минут хурдан алхах нь урт наслтыг 3-аас 20 жилээр нэмэгдүүлж, ДНХ-ийн телмерийн уртыг 9 жилээр залуужуулж, тархины цусан хангамжийг 25%-аар нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Энэхүү дадлан зүрх судасны өвчтөний эрсдлийг 35%-аар бууруулж, таны мэдгүн үйл ажиллагааг сэргээж, цусны урсгалыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь булчингийн өвдөлтийг намдаах, стресс, сэтгэлийн хямралыг багасгахад тусалдаг гэжээ. Энэхүү төвөрийн хүрээнд идэвгүй амьдралын хэв маягтай 60 настай хүний хувьд өдөр бүр 10 минутын хурдан алхалт хэвшүүлснээр дунджил наслалт эмэгтэйчүүдэд 0.9, эрэгтэйчүүдэд 1.4 жилээр илүү урт наслах боломжтой болохыг тогтоожээ. Спорт эрүүл мэндийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны үр дүнгээс харахад 60 ба түүнээс дээш насны идэвгүй эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өдөр тутмын хөвшилд 10 минутын хурдан алхалттай тэнцэх хэмжээний алхалт нэмэх нь дунджил наслтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхтэй холбоотой болохыг харуулж байна. Та эрүүл урт насалж залуу насаа хадгалахын тулд заавал фитнест хэдэн цагаар хөлсөө урсгах албагүй. Хөвшөртөө удаашруулъя гэвэл өдөр бүр алах, оюун ухаан бие махбод танд талархах болно. Анхаарал сонсон та бүхэндээ амжилт хүсье.